Энэ оны 4 сарын 2-ны өдөр сайжруулсан түлш хэрэгжилсэн айлын 3 хүүхэд угаартаж газар дээрээ 2 нөөд болсон харамсалтай хэрэг гарсан. Тэгэхээр сайжруулсан түлшийг Улаанбаатар хотод хэрэглэхийг зөвшөөрдөг, орон нутгууд руу гаргахыг хоригддог. Эдгээр айлууд сум орон нутагта яаж энэхүү түлшийг авчирч хэрэглээд өөрсдийгөө эрсдэлтэй байдалд оруулаад байна гэдэг нөхцөл байдлыг сурвалжлахаар Рекмэ сайтынхан Баян хангаа суманд ажиллахаар ирлээ. Сумын цагдаагийн хэлцээсийн талаар тодруулахад тухайн үед одоо цагдаагийн хэлцээ мөрдөгч нар байхгүйсэн учраас аймгийн цагдаагийн хэлцээс мөрдөгч ирж одоо энэ хэргийг шалгасан гэдэг хэлж байна. За хүүхдүүдийн тухайд гэх юм бол тухайн 3 хүүхэд гэртээ гуруулахнаа харгалзах том хөнгүүгээр байсан. Тэгээд 4 сарын 2-нд шилжих шөнө угаартаж одоо угаартсан боловч яг тухайн үед хүүхдүүдийг тэр гэртээ угаартсан байдалтай байгааг нь мэдэхгүй явсаар агаад 4 сарын 2-ныхоо 19 цагийн орчимд цагдаа болон эмнэлгүүдэд энэ талаар мэдээлэл ирж одоо эмнэлгийн тусламжуудыг авч эхэлсэн байна. Тухайн үед бага насны 2 хүүхэд нь буюу 2-тоо 16-таа 2 хүүхэд яг амь насаа алдсан байдалтай байсан бол 18 настай охин эмнэлгийн тусламжийг өгч чадсан. Одоо ч үргэлжлүүл Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа юм байна. За тухайн айлын төлсөн цагаан шуудаатай нөөцийг энэ суманд хэрэглэхийг зөвшөөрдөг хэсэг талаар мөн түүнчлэн тухайн одоо энэ сайжруулсан гэх түлшийг хэрэглэж байгаа айлуудад холбогдох зөвлөмж мэдээллийг өгдөг одоо утаа мэдрэгчийг ашиглуулдаг хэсэг талаар сумын удирдлагуудаас тодруулахаар ирсэн боловч сумын засаг дарга, эрдэнэ урлын дарга, тамгын газрын дарга гэх мэт бүхий л удирдах албан тушаалтнууд нь байхгүй байгаа учраас мэдээлэл өгөх хүн байсангүй. Тийм учраас бид нар засаг даргатай уцаар холбогдож мэдээллийг тодрууллаа. Баянга сумын засаг дарга мөн үү? Мөн байна. Сайн байна уу? Рекмэнгээ видео сайтаас тантай холбогдож байна. За. Бид нар танаас ярилцлага мэдээлэл авах гээ суман дээр ирсэн байгаа. Би энэ хотлоо ороод ирсэн байж штэ. 4 сарын 2-нд гэртээ угаартсан хүүхдүүдийн асуудлаар сурвалжлага бэлж байгаа юм. Тэгээд ерөн хүүхдүүдийн хариуцлага гэхээсээ илүүтэй сайжруулсан түлшийг зөвлөмж зааврын дагуу түлээгүүл асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо сумын удирдлагуудын зүгээс энэ дээр хяналт тавьж ажилтсан юм бол Улаанбаатар хотод түлхэхэд ихэд одоо нөгөө яаж түлхэх зөвлөмжүүд нь байдаг. Дээрээс нь утаа мэдрэгч энэ байдаг. Суманд ер нь цаашдаа утаа мэдрэгч тавих асуудал ер нь хөндөгдөж байгаа юм болов уу? Ерөнхийдөө бол наа шахмат төсөлтөн бол орон нутагт зориулагдаагүй. Ер нь одоо энэ 22-ын төвчөөгоор гарах 20-той түлш байхгүй юу? Тийм учраас 20-той түлшийн талаар орон нутаг одоо юу гэдгийг уриалсан маягтай одоо ингэж ашиглая шүү, ингэж зааварчилгаа юм байгаа шүү гэж тавих нь бол бас зохимжгүй байсан. Тэгээ ер нь мэргэсээр одоо энэ айлууд одоо хямдхан учраас ингэж авцаад түлээд байна гэдэг асуудал байсан. Манай хэсгийн төлөөлөгч цагдаа нар бол бас хянан шалгалт хийгээд хойшоогоо зээл угтаал руу ингээд портоор авчаа явж байгаа нүүрс энтрийг зогсоогоод оруулахгүй барихгүй гэдэг асуудлыг бас тавьж ирсэн баггүй. Тэгээ ганц манай сумж бүхэл газрууд наадгаж аваад түлж байгаа. Байгаль орчны байцаагчтай нэг хамтарч зөвлөмж мэдээлэл нэг удаа сумынхаа группээр өгүүлбэрийг тавьж ирсэн баг. Саяны энэ 4 сарын 2-ны холбогдуулаад тэр хавьд бол тийм харуулга энэ явуулаагүй. Тэгээ ер нь цаашдаа угаарын мэдрэх юм одоо уул нь хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо энийг одоо юу гэдэг юм улсын хэмжээнд одоо нийтэд нь одоо түлхэх ёстой мó тэр Улаанбаатартай түлхэх ёстой мó тэр орой хязгаарлалтаа ингээд хэлээд өгөх юм бол тэр хэмжээгээр бид нар бас иргэдийнхээ аюулгүй байдал холбогдуулаад тэр угаар мэдрэгчийг бас сумынхаа хэмжээнд айлуудад өгүүлэх байх тийм ээ. Тэр ажлыг бол зохион байгуулж болохоор байгаа байхгүй юу? Улаанбаатар хотод бол сайжруулсан түлшгээд улаан ууттай ер нь хэрэгэлдэг байхгүй юу? Энэ айлын тухайд цагаан ууттай түлш байсан гэдээ бид нар бас зураг хүргийг аваад одоо баримтжуулаад харж байна л да. Би танаас талаар мэдээлэл хийсэн үү? Энэ ерөөсөө байхгүй. Тэгээ албан ёсны одоо шинжээчийн дүгнэлт нь бол алгадж гараагүй байгаа учраас одоо яг энэ угаартаад одоо хүмүүсийн гिचлээ гэдэг юм одоо бид нар ч одоо төрийн ажил хийж байгаа улсууд албан ёсны л одоо чиг сачид дээр л үндэслэн шүү дээ. Тэгээ цагаан ууттай түлш харж ирсэн үү? Тийм хараагүй улаан ууттай л улаан бичгтэй юмнууд харагддаг шүү дээ. Хог мог дээр. Танайх ер нь ямар
төлш нүүрс хэрэгэлдэг вэ? Энэ өвөл нөгөө техник зод ихтэй байсан болохоор түүхийн нүүрс тасалдсан гэдэг зарим айлуудаас сайжруулсан төлш хэрэгэлсэн юм биш. Танай хувьд энэ өвлийг ер нь ямар төлшөөр давав? Монгол одоо малынхаа аргал хөрзөнг төлөхөр зүг ямар ч аюул байхгүй шүү дээ. Угаартахын үтгэл толгоо өвдөх тийм юу жоо манарч асуудал байхгүй чинь. Тэрний үүсэн дээр л одоо хэцүү аюултай юм л ер нь хүмүүс яриад дуулаад их юм. Тэгэхээр би бол тэрнээс айлхаа зайлсхийгээд ер нь төлөхгүй гэж хичээдэг. Тэр чинь наашаа гаргадаг юм уу? Хотоос баян тэгний нүүрсийн чирдэг шүү дээ. Портер нь 300 гэж байгаа сүйдээ 350 болсон. Ер нь ирсэн шүү дээ л юм шиг байлаа шүү дээ. Сайжруулсан нүүрс одоо бас манай энд чинь тэр энэ Сумбагагийн цаатлын гудамжны 2 3 хүүхэд бас 2 Он гарснаас хойш эхний 3 сарын байдлаар 16 хүн угаарташ нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ бол 3 сарын 30-ны хүртэлх тоо мэдээлэл. Харин Баян хангаа суманд болсон энэ хэрэг бол 4 сарын 2-нд болсон. За аавынхын тухайд мал дээрээ 2 хүүтэйгээ байсан. Тухайн үед энэ мэдээллийг аваад гэртээ тэр даруй ирсэн байгаа маа. Ирээд бас тухайн үед галалсан галалгааг нь хараад одоо галаа 100-аа нэгээд өцгөд сайжруулсан тус гүйцэн шатаж дуусаагүйсэн. Ер нь бол төдийлөн шатдаггүй юм байлаа гэсэн зүйлсийг хэлжсэн. Тэгэхээр аавынхын тухайд бол энэ одоо сайжруулсан гэхийн түвшнээс болж бас угаартсан байх гэсэн хардлагатай байгаагаа хэлж байсан. Энэ төлөвчдөө би хэлчихвэл шатаагүй байлаа. Шатахгүй төлөвчдөө. Тэгээд утаа болж байгаа шүү дээ. Тэр бол 2 янда болгон төлөвчдөө санаа яддаг юм байна. 22 янаас л авсан. За гадаа зарч замбай зарч. За энэ айлын төлсөн тухайн төлш болохоор цагаан удаа сайн гэсэн төлш байгаа юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд бидний хэрэглээнд хэрэгэлдэг, өргөн хэрэгэлдэг төлш бол улаан удаа байдаг. Энэ төлшийг бас Улаанбаатар хотоос гаргахыг хориглодог. Харин энэ одоо суманд байгаа айлуудын тухайд өнгөрсөн өвөл нэлээд хүнд өвөл болсон одоо цасцууд ихтэй улмаас бас түүхийн нүүрс тээвэрлдэг машинууд төдийл ирэхгүй түлээ алдахад хүрсэн учраас бас хот руу орж зорж очиж энэ төлшийг авч хэрэгэлдэг байсан юм байна.